ногоон эргээдийн хөвгүүд ийм ямаануудыг олж илрүүлдэг сайхан мэдчих юм дөө. Тэгвэл эргүүдийн шин ус голоо бохирдлоос хамгаалж иймэрхүү зөрчлийг эврүүлж засах юм. Тарын ажлыг байгальтай танилцах, ажлыг судлах чухал хичээл гэж манай багш үздэг. Бид ч гэсэн аялаар явах тустай хангаагаа хотолсон өдөртсөн сайхан мэнжид болгон голоо мөнх цаг балтайгаа өндөр бүрээ харахад хичнээн гоё сайхан байдаг гэ. Байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах нь хүмүүрийн хөвгөлбөрийн үүрэг. Манай дэлхий яасан сайхан, яасан жижиг юм бэ гэж сансрын анхны нэвчс Гагарин гэлтийг санаж байгаа ч та байгалыг сүйтгэхэд амархан нөхөн сэргээхэд маш их хэлсэн. Ийм учраас байгалийн унган дэлхийг хэвээр байлгах, улам сайхан болгох сэргээ нөхөж явах учиртай. Эх орныхаа тусал ус ширхэг чулууг чаардаж хэрэгцээгүүд сэцгийн ганц дэлбэ модны нэг мөлчлөгч тавслахгүй байх учиртай юм. Өнөөдрийн аяллаа тухай дараагийн хичээлээр зохион бичдэг хийх учир та нар сайн ажиглаж тэмдэглэж яваарай. Зохион бичлэг хийхэд хүүхдүүд янз бүрийн сонирхол бичдэг юм. Одоо сурч төвшөөгийн бичснийг сонирхъя. Саач өчнө өстой. И мэнжид болон гадын хөрөнд зөв өсөлтөнд рүүл мэсэн дээр болоод ирсэн. Би болон гадаас томч сайхан цод үзээгүй болон гад мэнжтэй боловтай завтай шуута энэ годын цаа газар 350 гаруй тэргийн урангал 30-аад нэрийн мод ургадаг гэж багш маань хэлсэн. Сүүлийн үед техник овшил газрын хүслийг хайр гамгүй өгч байгаа нь хүний авсан дээрх шарх зэрэг шиг эмгүү харагдсан. Өөрөө явдаг техник гэж хараахан үгүй гэлээ. Жодоод явах хүмүүсийг би их соёлгүй байгаль хайргүй хүмүүс гэж сандаг. Нэг бол манай нутгийн хүмүүс биш вэ? Будуугаар бичиг урагштай байсан. Одоо айдын бичсэн дуусна. Манайс юм 9 дугаар хэрэгтэй гэж багш маань хэлсэн. Нэг сар гинэн тэрэм буус тэгээд байвал жид 20 тэрэм буус тэгнэ. Тэгэхээр цан даяар 20 мянган тэрэм буус тэгсэн. Үүнийг цэник болгон одоохон зүйлжээ. Ингээд байвал буус болгон маань их болгон болохгүй гэж айх юм. Манай багш энэ удаагийн хичээл эдийн тэргүүний ядуучин даваагаа өдөр лог дугуй аргамж юугаар хичээл хийх тухай ярьлаа. Манай дугуйнийхэн хавцсан ургамлын үр 90 сурвалж цаашаар явахдаа Ахмад Ногоочин Удан Баяргаа ногоон танил шийва хаш хүргэн чинжүү шар будаа зэргийг тайр зургуулдаг баялаг туршлагатай хонжаагаа Мэнжид болон хашаалын ерөнхий агар нам төмөр босгоосоо уулзаж сурвалжлаа. Нөхөдтэйх нь маш сонир хичээл боллоо. Ийм аргаар анх овтын үрийг олж тарьсан. Таван хэд дуудын тархсан тархсаад шалгалдаа өмнөх гадаггүй. Бүгд найрамч мордар гүцэн хөтөлбөрийн баатар дуусан. Ахмад Ногоочин бабаа сургуулийн захирал мужид өгсөн хичээлийн эсрэг манай багш нарын бүртгэнтэй шалгалтын комиссийн гарын үстэй үнэлж аваад
нэгдэл хошоодны тариан талбайдаар игээд дээр очиж ногоосмог ажиллаж байгаа хүмүүс бодон бий. Нэгд болгон хоршоолог нэгдийн төв хөдөөд хашаандаа янз бүрийн тармигтай олширсаар байна. Энэ нь манай өгшийн нөлөө гэж хүмүүс ярьдаг. Хүүхдүүд бид нэгэнд хүнсний лагаа, жинсний мод тарьж чаддаг болохоор багш нь бидэнд өөр өгч ээж аммаач зөвхөн тусалдаг. Аргаар хүүхдэд дордван хашаандаа төмөс, лайсаа, сонгон, шиганаас гадна малын төжил тарьсан сайхан урагчээ. Дордваа багшийн үлдэм шалжиг ээшүүдээ гэж ярьж байлаа. Онцлогдсон яагаад гинэ чинь багнаа гэж сонгож авсан бэ? Урган зүтлийн бичээ маш их сонирхолтой зэрэг бодсон нөө тарчдаг учраас чинь мөр. Чиний гинэний мэрэгжил сонгож авсан явдал маш их сайн байна. Гэхдээ гинэчийн хүнд маш их өндөр мэдлэг хэрэгтэй. Ийм учраас чи ким, физик, амтны суд, ургамал суд, бусад шинжилгээний хичээлүүд маш сайн хямдан суралцах хэрэгтэй шүү. Багшаасаа үргэлжлүүлж чи зөвлөгөө авчих хэрэгтэй. Манай багшийн хичээлдээ сайжрах муутрыг яагаад чи нэгчсэн амжилт гаргасны дэнд баяр хүргэж дутагдал гаргаснтай ганцаардлан уулзаж зөвлөж ярилцсан. Ер нь манай багш сурагчдын одоо ба ирээдүйн төлөө үргэлжлэн санаа тавьж явдаг бидний хамгийн ой татны хүнтэй. За өнөөдрийн хэсгийн уралдаар мэрэгжлийн хэлхийн сонгохтой аваад бас боломжтой байгаа юм. За мэрэгжлээ сонгоно гэдэг асуудал бол их нарийн төвхтэй асуудал. Мэрэгжлээ сонгох нь хөөгтөж, эцэгэгтэж, улс их орлож чухал асуудал. Үүнд багш эцэгээс бидний үүрэг маш чухал юм. Бид хөөгтүүд чухам юунд дор сонирхолтой. Чухам юу хийж чаддаг. Тэр авьяасыг нь эртэн мэдж чадаад тэр авьяасанд нь тулгуурлаж мэрэгжлийн сонгуулах нь бол илүү үр дүнтэй байдаг. Гэтэл бидний дотор хөөгтэй эмч болгоно. Сэтгүүлч болгоно, агрономч болгоно гэсэн улс ямар ч үндэс хойргүйгээр хүүхдүүдийнхээ мэрэгжлийг сонгуулах байдаг. Жишээлх юм бол уяач хүн морал таньж байж үлдэх шиг хүүхдтэй таньж байж уралдаанд оруулах бол ихээхэн одоо үр дүнтэй болох юм. Дистанцтай бол чухам ямар мэрэгжилтэй яах гэсэн буруу бодлоо газар тайгүй их газар авсан байна. За та нар багш биднээс үлээ эцэгчүүд бол хүүхдүүдэд сайн таньж мэдэж байгаа. Яагаад гэвэл хүүхдүүд чинь чухам юм бүр сонирхолтой ямар юмд авьяастай юу хийж чаддаг ямар хичээлдээ илүү бүр сонирхолтой та онц сурдаг ямар хичээлдээ тааруухан байдаг. Энэ сайн хичээлийг нь бишгэлээ тэр хүүхдүүдийнхээ ойрынх нь авьяас чадварыг нь ашиглаж чухам юм бүр сонирхолтой тэр байдлыг нь ашиглаж мэрэгжлийг нь сонгох хэрэгтэй. Энэ бүхнээс үсгэд багш эцэг эхлэлээр хүүхдүүдэд этнээс ажиглаж тэр чиглэлд нь хөгжүүлэх явдал маш чухал байна. Мэрэгчлээ сонгосон хүн насны туршаад явдаг гэж багш маань ярьсан. Намрын ураг хураалт сурагч бидний хувьд том баяр. Манай тагтайд хэсэг ажинны нэг модноос 70 кг ажин, баса модноос 120 кг арнитэ өгсөн удаач дээ. 200 кг хүртэл жимс өгсөн авраг модч манай хичээл сургалтын талбайд ургаж багш сурагчид бидний бахархал болж байдаг. Үүнээс гадна эх орны тариан талбайд ургадаг бүх төрлийн хүнсний ногоо манай туршлагын талбайд ургаж сургуулийнхаа дотор байрны хүнсний хэрэгцээг хангаж жилд дунджаар 20,000 төрлийн орлого оруулахаас гадна сурагчдад шаардвар дадлаг эзэмшүүлж байна. Туршлагын талбай бол зөвхөн авсан урагшаал бэгнэхгүй хүүхдэд олгож буй хүмүүжил
ажлын дадлага чадвараар дүрмүүдэж байх ёстой гэж манай багш үздэг. Манай хэдий туршлагын талтай үздэг хүмүүс чи сэтгэлдээ Бабанцид багш сургалтыг үйлдвэрлэлтэй холбож ард түмний их хөгжлийг сургаж хүмүүжүүлэх үйлдэл өөрийн хүч аюунаа бүрэн байдлан ажиллаж байгаа сайхан туршлагыг аймгийн нийт багш сургалтын хүртэл болгох хэрэгтэй. Хот аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн дарга Түмэн Жаргал хамгийн хямд аргаар хамгийн ашигтай хөдөлмөр сургалтын лабораторийг Гаяат багш Бабанцид байгуулж чаджээ. Таны лаборатори хүүхдэд амралт, хөдөлмөр, мэдлэг дадлага, хүмүүжил ажлыг нь өгч чадах юм. Сургууль хүмүүжил хүрээлэнгийн ажилтан шалтгаан. Эхнэрийнхээ байгалыг хайлтан хамгаалж, нөхөн сэргээх талаар багш Бабанцид хүн бүхний ой ухаанд үлдэхээр өдөр жишээ сургалт явуулж байгаад би маш их баярлаж, өдрийн үеийг сургууль хүмүүжүүлэх Гаяат үйлстэй улам их амжилт олохыг хүсье. Нэмдэг болон харшаалын олзорлох тасгийн дарга зөвхтэй гэжээ. ертөнцид байхгүй нандин сайхан алба хатгүй багш хүнд заяаг гэж алдар сургууль хүмүүжүүлэгч комиссийн хэлсэн багш гэдэг хүнийхээ алдрыг Бабанцид багш нөхөртэй бидүүлж сургууль хүмүүжлийн ажлын нэгдлийг ханган чанарыг сайжруулахад орон нутгийн нөөцлөлцөөг дээд хэмжээгээр ашиглаж сургуулийн материалыг баадыг чөлбөлтөд үлгэр жишээ үзүүлж байна. Багшийн багш болсон бүгд наримдах Монгол Ард улсын гавьяа багш Бабанцид өндөр мэдлэг соёж байдаг хүүхдэд хайртай сэтгэл уяхгүй хөдөлмөрөөр түн сурагчийнхаа итгэл хүндэтгэлийг хүлээсэн манай орны мянган багш нарын нэгэн.